Шүдний сургуулийн совгийн эмчилгээ. Совгийн эмчилгээний үе шатууд. 1-р цаарлын хөндийг хэлбэржүүлэх эсвэл хуучин ламбыг авах шаардлагатай үед бүтэн шүдний хөндийг нээн. Сургуулийн совгийн эмчилгээний зорилго нь үргэлжлэлийн голомтыг арилгаснаар өвчин намдах, эдгэрэх үйл явцыг идэвхжүүлж хурцсах, шүдний анатомийн хэлбэр үйл ажиллагааг сэргийхэд оршино. 1-р ангиллын цаарлын хөндийг хэлбэржүүлэх онцлог. Цаарлын хөндий бүх шүдний ховл хонхорт байрладаг бөгөөд 1-р ангиллын цооролд эрүүний ба хоншоорын их багаараа шүдний цөсний тэнхлэгээс дэш байрласан хацрын гадаргын ховл хонхорхон цоорол орно. Цаарлын хөндийн амсрыг бөөрөнхий өрмөөр нээж томсгосны дараа бортгон өрмөөр 100 дугуй буюу тэгш сүнцэгт хэлбэртэй эсвэл ховлыг дагуулan өрөмдөж хэлбэржүүлнэ. Өнгөц дунд цаарлын үед хөндийн ёроолыг тэгшгэн, харин гүн цаарлын үед шүдний хөндийн байршлыг анатомик дагуулan засна. Шүдний хөндийн хавхаг авах арга. Зөөлцийг дээгүүр нь бүрж байгаа тулмай хөндийн хавхаг гэнэ. Сурвалжийн сувагт багжийг шулуун бүтэн оруулахын тулд хөндийн хавхагийг бүрэн авах шаардлагатай. Хавхагийг авахдаа бөөрөнхий бортгон өрмүүдийг хэрэглэнэ. Бөөрөнхий өрмийн бариулын урт бортгон өрмийн оройн хөндийн ёроолыг цоолгоо сэргийлж мүлгэр байх шаардлагатай. Шүдний хөндийн хавхыг хамгийн жижиг бөөрөнхий өрмөөр нэгцэгт нээсний дараа нарийнхан бортгон өрмийн толгойн 3/1 буюу үзүүрийг тухайн цагт оруулан өргөсгөнө. Хавхыг нээсэн цэгийг томсгосны дараа бортгон өрмийн хэмжээг томсгоод хавхыг бүрэн авна. Хавхыг бүрэн авсан үед цаарлын хөндийн хан нь шүдний хөндийн хан болон үргэлжлэх бөгөөд хөндийн хавхыг бүрэн авч чадсан бол цөксний зөөлцийг бүтнээр гарах боломжтой. Цөксний зөөлцийг хурц экскаватор болон бөөрөнхий өрмөөр сувгийн амтрын төвшинж тарьж авна. Экскаваторыг шүдний хөндийн ханыг дагуулan хөндийн ёроолд тултал явуулаад зөөлцийг тарьж авна. Энэ үед зөөлц бага гэмтдэг учраас цус гарах нь бага. Ажлын талбай сайн харагдана. Энд зөөлцийг тарьж авахд хурц экскаватор хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг. Хөндийн хавхаг зөөлцийг бүрэн авсан үед гүдгэр хэлбэртэй шүдний хөндийн ёроол, сувгийн амсрууд болон хөндийн хан хавхын ирмэг харагдана. Сувгийн амсрыг өргөсгөхөд дараах багчуудыг хэрэглэнэ. Жижиг бөөрөнхий өрөм амсрын зөөлцийг авч амсрыг өргөсгөж юулуур хэлбэртэй болгоно. Гэд скелетон 15-аас 19 мм урт бариул дээр тусал хэлбэрийн богинохон ажлын толгойтой дрил. Ларго
хатуу бариултыг уртсгсан ажлын толгойтой дрил. Сурвалжийн сувгийн зүйл заах арга. Сувагт зүйл цуглагчийг оруулах хамгийн бага өргөн нь 25 мм-с доошгүй байна. Үүнээс нарийнхан сувагт зүйлс тасарч үлдэх ба тэр нь өвдөлт үүсэх холбоосын өрөвсөл үүсэх шалтгаан болдог. Зүйлсийн өрөвслийн үед эд задраагүй учир сувгийн зүйлсийг авахдаа зүйл цуглагчийг зөвхөн сувгийн оройд тултал оруулаад 1 удаа 360 градус эргүүлээд болгоомжтой татаж авна. Суваг өрсгөх үндсэн 2 арга байдаг бөгөөд step back буюу алхам арагш, step down буюу алхам доош. Step back буюу алхам арагш нь сувгийг оройгоос төгс рүү чиглэлдээ өрсгөх арга юм. Эхлээд сувагт ажиллах хүртийг тогтооно. Сувгийг өрсгөж дуусгахад эхний хэмжээнээс 2 арзмаараар өргөн болсон байх ёстой. Жишээ нь хэрэв эхлээд K файл тэг 15 орж байсан бол өргөсгсөний дараа тухайн төвшөнд K файл тэг 25 ордог болно. Сувгийн оройд орж байгаа хамгийн том буюу тэг 25 файлыг үндсэн буюу master focal файл гэнэ. Дараагийн сувгийн багжууд сувагт урдах багжуудаас 1 мм богино орж байхаар хэмжээсийг тогтооно. Файлын ахих дугаар бүрийн засаар үндсэн файлыг сувгийн уртын хэмжээнд оруулж сувг битүүрсэн эсийг шалгаж байх шаардлагатай. Сувгийг битүүлэхгүй тулд байнга угааж байх нь зүйтэй. Сувгийг өргөсгөж дуусгахад сувгийн орой орчим үл мэдэх конус хэлбэртэй болсон байна. Энэ аргыг бүх шүтэнд хэрэглэж болох бөгөөд сувгийг зөв өргөсгсөн үед сувгийн оройд тэг 25, сувгийн амсарт тэг 40-оос тэг 50 мм-ийн файлууд орно. Сувгийн орой тэг 25 мм байх нь сувагт цэвэрлэгээ хийх, сувгийг бүрэн ломдох нөхцөлийг хангадаг. Сурвалжийн сувгийг K файлаар өргөсгсөний дараагаар H файлаар ханыг тэгшиж тулгар болгоно. За үүнийхэн дараагаар болохоор сувгийг сувгийн усмалаар сайтар угааж цэвэрлэх шаардлагатай. Сурвалж аваад дараа нь хураашуулах хэрэгтэй байдаг. За энэ удаа бид нар хураашуулахдаа PowerPoint-ыг ашиглаж хураашуулж байна. За PowerPoint-ыг ашиглах явцад PowerPoint-ийн үзүүр ямар нэгэн цус болон уусмалгүй хураа гарч ирж байх хэвээр. PowerPoint-ийн маань үзүүр хураа гарч ирсэн тохиолдолд сувг маань сайн хураашсан байна гэж үзнэ. За энэний дараагаар сувг ломдох үйл явцтай бэлдэнэ. За сувгийн ломны материалыг шпатл зурж цаас хоёрын хооронд тасралтгүй уцлаг үүсээд 2-оос 2.5 см татагдаад тасарч байхаар зурнаа. За үндсэн гута перчээ сонгохдоо хамгийн сүүлд сувгийн оройд ажилласан багцны хэмжээ болон уртаар нь авна.
За зөв сонгосон кута перчийн сувгийн оройдод тулахад тэмдэглэгээтэй тохирч явах мөн шаардлагатай. Хэрэг тэмдэглэгээнээсээ илүү гүн суудсан боловч тулахгүй байх юм бол кута перчийн нарийцсан гэж үзээ дараагийн дугаараар солиох эсвэл тухайн кута перчийн оройгоос 1.5-аас 2 мм тайрч дахин харуулна. Үндсэн кута перчийн орой нь физиологийн оройг нягт битүү хаасан байх шаардлагатай эцэгээс эмчилгээ үр дүнгүй болно. Энэ удаа бид нар ломдохтой кута перчийг хажуугаас нэвтрүүлэх аргыг ашигласан байгаа. Сувгийн орой өргөнд тохирсон кута перчийн үзүүрээр болон сувг дүүргэгчээр материалаас аваад сувгийн оройд нэгээ кута перчийг суулгана. За тэгээд туслах кута перчийг хийх болгондоо үзүүрээр нь ломны материалаас авч хийж байгаа. Finger spreader-ыг ашиглаж ломбоо сайдарч хийжиж өгч байгаа харагдаж байна одоо. За сувгийн сэтгүүрээр кута перчийг сувгийн ханлуу 15-аас 20 секунд чахаж зай гаргаад гарсан зайдаа үндсэн кута перчээс 1-2 мм богинохон цулаа кута перчийг хийж хан руу шахнаа. Ийм байдлаар сувгийг дүүртэн ломдоод сувгийн амсардаг кута перчийг одоо халаасан багчаар тайрч авч байгаа нь харагдаж байна. За үүний дараагаар шүднийхээ хөндийг ломны материалаар дүүргэж хазалтанд тохируулж үйлчлүүлэгчид ямар нэгэн тээг болон саадгүй тохируулж янзалж өгөх ёстой байгаа. Харилцаанаас нь баярлалаа.